Тэгэл жирийн нэрэл амьдарч шүү. Тэрс хамгаалж болж чадахгүй байна. Одоо тэгээ хамгаална гэд байнгын одоо 24/7 тэгээд одоо өдөр шүнгүү одоо бүхэл сар бүхэл жир дандаа хамгаална гэж байхгүй. Тийм учраас илүү утааныхаа асуудлыг шийдэх тал руу л их хурлын одоо түвшин сонгогцоонууд ажиллах ёстой. Энэ асуудлыг хөндөж явж байна да. Гадуур явахаар бол маск зүүжлээ. Одоогийн байдлаар агаарын бохирдолтой бол маск зүүж байна. Тэгээ өдөртөө ямар ч нэг аях сүү. Хотлогтой айлна. За одоогор тийм хамгаалт хийж чадахгүй байна да. Маск зүгээл те эсвэл гэртээ ингээд идэг тийм сүйттэй юм бол байхгүй. Гэхдээ гэртээ бол яг агаар шүүгчийн төр бол байгаа. Хоолой зүс давхуулж идэх хэрэгтэй юм шиг байна. Ер нь өнөө дархлаагаа дэмжих хэрэгтэй. Дархлаа сайн байх юм бол одоо ханаа томоотоос баг шүү дээ. Одоо бол ханаад томоотой үед маск зүүх хэлбэрээр агаарын бохирдлоос одоо хамгаалж ийн гэх юм уу? Гэр бүлээ бол маск зүүхийг шаарддаг. За тэгсэн ч тэгээгүй ч бид нэр хангалттай хордож байгаа. Эх орноос хэрвээ явж чадвал найдвартай хамгаалагдана. Явж чадахгүй. Тэгээ ингээл хувь тавилантайгаа эвлэрээс байж. За яг утаанаас хамгаалж маск гэхээс илүү ханаад томон дээр тусчаар бусдад алдаачихгүй л гэж л маск зүү. Би хүүхдүүдтэй бол маск зүүлгэж байгаа. Тийм өөрөө яг нэг ханаа том ихтэй чинь өөрөө өвччихөр ч юм уу тэр үедээ л маск зүүж байна. Зааланд гүйж хараач байна. Тэгээ орон нутаг өдөө ажил гэл бас юм. Тэгээ алхна. Тийм л арга байна. Мэдээж гаднаас ус ингээд дутаатай орчил ирж байгаа юм чинь ядаж өөрийнхөө хэмжээнд бол цонхнууд дээр фильтр тавьсан. Хүүхдүүдэд бас цэцэрлэг сургуульд хөргөж өгдөг өглөө. Тэгэхдээ заавал маск зүүдэг. За би яг маск зүгээр өөрөө хүчил авах боломж ус. Хүчний хүмүүс бага байдаг юм шиг юм. Тийм болохоор одоо маск зүүх боломжгүй. Тийм болохоор тэгэл үнэхээр л хурд газраа хордоол яг л явж байгаа. Гэртээ үл айлуулах утгагүй